Нислэг хоцорсон ч цанын гүйлтийн олимпийн аварга Никита Крюковтой уулзаж, түүнтэй ярилцах хүсэлтэй спортын шүтэн бишрэгчдийн сэтгэлийг мохоосонгүй. Тэд өөр зорилготой, зарим нь амьдралын зөвлөгөө авахыг хүссэн бол бусд нь үлгэр дуурайллаа, хайж иржээ. Та дэлхийн аваргаас юу асуух гэж байна? Я еще не думала над этот вопрос, но Би энэ талаар бодоогүй юм байна. Гэхдээ олимпийн наадмаар мэдэрсэн сэтгэл хөдлөлийн талаар асуумаар байна. Мөн эхэлж байгаа тамирчдад өгөх зөвлөгөөний талаар. желание для начинающих спортсменов, кто только пришел в спорт. Я пришел посмотреть на него. Би зүгээр үзэхээр ирсэн. Хэдэн асуулт асууя, олимпийн аврах шүү дээ. Зөвлөгөө аваад гаруй үсгийг аваад зураг татуулмаар. Советы взять автограф и сфотографироваться. Ирч хүчээг нь авмаар байна. Адилхан авраг болох ч юм илүү. Иргэд аваргаас спортын оргилд хэрхэн хүрдэг, агуу амжилтад өөрийгөө хэрхэн зоригжуулдаг талаар асууж мэдлээ. Энтхийн холбооны удирдлагууд тамирчдад юу дутагдж байгааг тунгаах болов уу? Гэхдээ ямар ч алтлаг орчин бүрдүүлсэн бай. Өөрөө хүсэхгүй бол юунд ч хүрэхгүй. Тиймээс үргэлж өөрөөсөө би юу хүсэж байна вэ гэж асуу. Юунд хүрэхийг зорж байна? Би амжилтаа хэрхэн ахиулах вэ? Эдгээр асуултад өөрөө хариулж чаддаг бол та өсөж дэвчнэ. Багчууд ч бас зөрөгтэй асуулт асуусан. Спортын баатар тэдэнд амьдралынхаа тухай, бүр сургуулийнхаа тухай, хөгжилтэй түүхүүдээсээ хуваалцсан юм. Муу дүнд авдаг байсан, 0 ч авдаг байлаа. Би гимназийн ангид суралцдаг байсан юм. Нэг удаа цуглааны бэлтгэлээс ирэхэд математикийн багш дуудаад Никита чам 5 ширхэг тэг байна. Энийг хаахгүй л эцсийн дүн чинь 2 болно шүү гэж хэлсэн. Дараагийн бэлтгэл хүртэл 2-7 хоног гүйлтсэн. Тэгээд үлдсэн хугацаанд бүгдийг нь нөхдөг байлаа. Математик арай амар байсан. Харин утга зохиолд багасаа л таалагддаггүй. Унших дургүй байсан. Никита Крюков Оросын улбаны улсын 3 чудагийн дэлхийн авраг болсон цорын ганц цанч юм а. Түүний Брэд дахь айлчлал чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцолж байна. Брэдийн спортын сайдч энэ айлчлалын талаар байр сууриа хуваалцлаа. Манайд энэ спортын төрлөөр тогтмол хичээлдэг 18 мянган орчим хүн бий. Цанын гүйлтийн уламжлалыг бодолцвол Никита Валерьевич Крюковын айлчлал бидэнд асар том онцгой үйл явдал юм. Олимпийн аврагтай уулзах уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Бүгд өөрсдийн асуултын хариултыг авч сэтгэл хангалуун үлджээ. Эцэст нь спортын алдартай ирсэн хүн бүхэнд гарын үсгээ зурж хамт зураг татуулав. Никита Крюков Брэдэд анх удаа ирсэн ч цаашид дахин айлчлах бодолтой байна. Байгаль нуур, датсан, самар, загас ч бас. Нээлма эсвэл гутаар. Тийм ээ, гутаар байг. Ер нь барилдаан ямар ч төрөл байсан хамаагүй сайхан. Брэдүүдийн хүч сэтгэлийн хат маш өндөр. Хүйтнээс ч айхгүй. Тиймээс энд ирэх боломж олдсонд би үнэхээр баяртай байна. Дмитрий Беликов, Данил Щербаков, Новости дня. Ялагчдын царайд инээмсэглэл, баяр хөөр тодрон, гартаа хүсч мөрөөдсөн цомоо атгажээ. Ялалтад хүрэх зам дардан байгаагүй. Орчин үеийн бүжгийн харах өнцөг сургуулийн ахлах бүлгийнхэн хэдэн сарын турш шаргуу дасгал хийсэн. Улмаар улсын шигшээ шатанд шалгарахын тулд алс дурнадын бүсийн шалгаруулалтад төрүүлэх шаардлагатай байжээ. Өрсөлдөөн тун ширүүн байсан ч охид үнэхээр амжилттай оролцсон. Ялсан тухай мэдээд би маш их гайхсан. Төрүүлнэ гэж юусоо ботоогүй. Үнэхээр хүчтэй өрсөлдөгч байсан шүү. Харин дараа нь бид гран-при хүртсэндээ баярлаж их бахархсан. Хэцүү байсан уу? Хэцүү байсан. Өрсөлдөгч ирч хүчтэй мундаг байсан. Бүжиглэж байгааг нь хараад би зочирдолд орчихсон сууж байсан. Шалгаруулалтын үеэр Айжан Степанова өөрийн багтаа хамт 2 үзүүлбэр толилуулсан бөгөөд аль аль нь мэрэгжлийн шүүгчдийн өндөр үнэлгээ авчээ. Түүний хөдөлмөрийг шилдэг балетмейстер дипломоор үнэлсэн юм. Катюша бүжиг нь тайлбар найруулгаараа шүүгчдийг уяарсан бөгөөд Москва хотын Оросто театрын тайзнаа болсон үндэсний наадамд шалгарч оролцжээ. Орчин үеийн бүжгийн харах өнцөг сургууль. Улаан үд. Эхэндээ шок болсон. Дараа нь баярлаад охид бүр уйлж байсан. Бид эхэндээ итгэж чадаагүй. Энэхүү уралдааны зохион байгуулагч алдарт балетчин Илзе Лейпа юм. Бид түүнтэй нэг тайзан дээр байх, түүнийг өөрийн нүдээр харах боломжтой болсон нь охидд маань үнэхээр онцгой, гайхалтай мөч байсан. Удивительно находиться вместе с ней.
Харах өнцөг бүжгийн сургууль Хаврын баяр үндэсний наадмын Гран-при хүртээ зогсохгүй. Улсын шилдэг хүүхэд өсвөрийн бүжгийн хамтлагуудын нэг болж чаджээ. Энэ амжилт тэдний өмнө шинэ болон шинэ тайз нээж байна. Ирэх жил тэд Москва хотод одтой балетмейстерүүд, найруулагчдын хамт князь Владимир гала бүжгийн жүжигт оролцсноо. Валентина Цыбикова, Даниил Щербаков. Новости дня. Хөгжимт хүүхлийн театрын үүдний танхимд тоглолт эхлэхээс хагас цагийн өмнө л оволцсон хөгжилтэй уур амьсгал бүрджээ. Учир нь Вампиловын Нуусны ан жүжигийг Аистёнок театрт үзэгчид улирал бүр хүсэн хүлээдэг. Харин өнөөдөр энд онцгой үзэгчид зочилжээ. Зарим нь туслах нохоотойгоо, зарим нь хувийн туслагчтайгаа ирсэн байна. Тэдний жүжиг онцгой, хараагүй хүмүүст зориулсан тепло тайлбартаагаар тоглох юм. Еле идет. Арихин явж байна. Ус алдаж буй дээврийн торх алчуурыг янзлан хөрөгчний мүсийг хайлуулна. Холодильник. Ийм үзэгчдэд зориулсан тусгай тайлбар орчуулгыг Вера Трубникова хийдэг. Өнөөдөр түүний дуу хоолой хараагүй үзэгчдийн нүд олно. Түүний үүрэг бол зөвхөн тайзан дээр болж байгаа үйлдэлүүдийг дүрслэн хэлэх ус, жүжигийн завсарлага, хөдөлгөөн, гэрлийн шийдэлгээд бүхнийг үзэгчдийн сэтгэлд харагдуулах явдал юм. Тэрээр энэ ажилдаач гаргуун сайн. Энэ салбарт 9 жилийн туршлагатай ихэнх нь Нижний Новгород хотод өнгөрүүлжээ. Зөвхөн театр гэлтгүй тэр музей, кино урлагийн ертөнцөдөж харааны бэрхшээлтэй хүмүүсийн хөтчин болдог. У меня есть сценарий. Надад жүжигийн зохиол мөн тоглолтын видео бичлэг бий. Энэ бол миний гол хэрэгслүүд. Би видеог хэд хэдэн удаа үзэж, газар дээр нь тайлбаруудаа бичиж, дахин засварлаж гүйцээнэ. Ийхүү бэлэн болсон тайлбарын текстээ үзэгчдийн өмнө ажиллахдаа ашигладаг. Би түүнийг уншдаг гэхээсээ илүү харж өгдөг юм. Тиймээс энэ бол тайзан дээр болж буй зүйлд байнга хариу үйлдэл үзүүлж, амьд хэлбэрээр явагддаг үйл явц юм а. Которого я чутко реагирую на то, что происходит на сцене. Харин энэ бол Илья Зуев. Театрт ирэхин түүнд жүжигийн уур амьсгалыг мэдэрч амьд тоглолтын сэтгэл хөдлөлийг шингэн авах том боломж юм. Хэдийгээр бидний хувьд арай өөрөөр мэдэрч байгаа ч хамаагүй гинэ. Өнөөдрийн тоглолтыг харааны бэрхшээлтэй эрхүүгийн 10 иргэн хамт үзэж байна. Гэхдээ энэ нь үзэхийг хүссэн үзэгчдийн өчүүхэн хэсэг нь л юм а. Үнэн дээр маш олон үеийн тоглолтыг үзэхийг хүсдэг. Өнөөдөр надаас хүмүүс яагаад биднийг өрсөнгөө гэж асууж байлаа. Данс суудлын тоо хязгаартай юм. Бид цаашид тифло тайлбартай тоглолтууд заавал үргэлжлүүлнэ. Бүгдийг өөрж оролцуулах болно гэж хэлсэн. Учир нь тэдэнд соёлын ертөнцид нэгдэн оролцож, жүжигчдийн амьд жүжиглэлтээс таашаал авах нь үнэхээр чухал юм а. Харин бусад үзэгчдэд тепло тайлбар ямар ч төвөг учруулахгүй. Хараагүй үзэгчдэд зориулсан дууралт нь ухаалаг гар утасны энгийн чихвчээр хүрнэ. Жүжигчид тайзан дээр харилцан ярилцаж байх зур Вера Трубникова яг тэр мөчөд болж байгаа үйл бүхнийг тодорхой тайлбарлана. Тиймээс өнөөдөр танхимд зөвхөн үгээр бус сэтгэл хөдлөл хүртэл бүгдийг үл харгалзан хамтын болж чадлаа. Для всех без исключения. Ну говорите же. Ну вы будете говорить. Алина Гурская, Артур Щупкин, «Середина земли», Иркутск. Оросын форумын хүрээнд өнөөдөр Житаа хотын иргэн зочин бүхэнд уламжлалт Орос хоолны гарал үүслийг танин мэдэх боломж олдлоо. Даршилсан байцаатай шүлийг 9-р зууны үеэс хийж ирсэн гэдэг. Энэхүү өтгөн шүл нь тариачдад хүч тамир өгөө зогсохгүй, жавартай өвлийн элдв өвчнөөс хамгаалдаг гэжээ. Өнөөдөр бид даршилсан байцаатай утсан авирахтай шүлэл хийж байна. Мэдээж үр байгалийн хайраар нэмж хачирсан. Энэ шүлийг 3 өдөр буцалгаж амт оруулж бэлтгэсэн юм а. Бүгдэд танилцсан нийтэд түгээмэл болохоос өмнө тосгодод эмийн ургамал, жимсээр хандлан чанаж хэрэгэлдэг байсан. Өвөр байгалийн зоогийн газрын эрхлэгчид Гуран нэртэй цай бүтээжээ. Найрлагад нь тал нутгийн зэрлэг ургамалууд багтдаг. Харин наадамд оролцогчид жинхэнэ үлгэрийн хоол хүртэл амталж үзлээ. Сүхээр хийсэн каш юм уу да? Зэрлэг буугай махта. Сүхэн ямар учиртай юм бэ? Сүхээр шүл хийдэг үлгэрийг санаж байгаа ч дээ.
Хотын арга хэмжээнүүд дээр уламжлалт Орос хоолтой food court олонтой гарч ирэх болно. Манай энэ хоолны наадам анхных бишэлтэй иргэдийн зүгээс бид тогтмол санал хүсэлт авдаг. Зоогийн газрын эрхлэгчдтэй хамтран ажиллаж ийм төрлийн хоолны арга хэмжээгээ тогтмол болгохыг зорьж байна. Хүмүүр эртний Орос хоол хийж үзэх боломжтой. Учир нь орцонд нь онцгой ховор зүйл байхгүй. Дандаа нутгийн бүтээгдэхүүн. Жаахан хайраар хачирлагад л хангалттай. Оросын холбооны улс болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 20 баг жил бүрийн олон улсын Якутийн очир эрдэнэ наадамд өрсөлдөж байна. Дийлэнх нь туршлагатай, өөрийн ур чадварыг нэг бус удаа харуулсан урчууд юм. Тухайлбал Азийн чулуу баг 5 дахь удаага оролцож байгаа бөгөөд энэ жилийн бүтээлээ Орос ардын Сивка Бурка үлгэрийн сэдвээр туурвжээ. Үнэхээр сэтгэл догтлуулсан тэмцээн шүү. Ялангуяа баримлчдыг өөрөөр урлалыг нэгтгэж байгаагаараа онцлог. Учир нь баг бүр өөрийн гэсэн өнгө онцлогтой. Бид бие биесээ суралцдаг. Хабаровскийн хязгаараас оролцож байгаа Ирина Заславская Якутийн наадмын байнгын зочин болжээ. Тэрээр мөсөөр урлаг тэмцээнд 1999 оноос хойш оролцож байгаач Якутийн очир эрдэнүүд энэ жилийн хамгийн хүссэн бүлээсэн арга хэмжээнийх нь нэг нь болсон байна. Би олон газраар аялж олон тэмцээнд оролцсон. Гэхдээ хамгийн сайхан уралдаан, хамгийн сайн зохион байгуулалт, уралдааны жинхэнэ сэтгэл оюун зөвхөн энд л байдаг. Би хаашаа ч ингэж яардаггүй. Энд 4 удаа ирсэн. Өнөөдөр бидний бүтээл Орд Johnny Kids талбайд алтан түлхүр нэртэйгээр дэлгэгдэнэ. Тэмцээнд Орос баримлчдаас гадна Монгол, Перу болон бүгд найрамдах Хятад ард улсаас 2 баг иржээ. Бид 4 дахь удаага оролцож байна. Энэ уралдаанаар олон найзтай болсон. Тэдэнтэйгээ байнга холбоотой байдаг. Бидэнд Якутийн өвөл хүмүүс нь маш их таалагддаг. Манай бүтээл Домгийн Баатар хүүхэлдэйн киноны дүр Ничуг дүрслэнэ. Төрөвжилсэн шатны дараа Оржо Никидзе талбай үлгэрийн мэд мөсөн баримлуудаар гоёж эхэлнэ. Харин оролцогчид үргэлжлүүлэн хойд туйлын туяа мөсөн цэцэрлэгт хүрээлэнд үргэлжлүүлж зөвхөн мөс төдийгүй засаарч уран бүтээл туурна. Тимур Колмогоров, Станислав Потапов, Якутск. Энэхүү хятад брэнд студ блогчид болон контент бүтээгчдэд зориулсан LED гэрэлтүүлэг үйлдвэрлэдэг. Танилцуулга дээр тэд өнгөний өргөн сонголттой гэрлийн панелуудаа хэрэглэхэд тун хялбар интерфейстэйгээр үзүүлж байна. Энэ бол манай хамгийн сүүлийн үеийн бүтээл. 15 ваттын гигабайт гэрлийн панел. Улаан, ногоон, цэнхэр өнгийг хослуулан маш олон төрлийн өнгөний хослол гаргана. Үнэн нь өрсөлдөхүйц гэрэлтүүлгийн үр ашиг нь өндөр шүү. Хажуу талд нь ухаалаг гэрийн шийдлүүд. Тэдгээрийн дундаас хиймэл оюунд суурилсан гэр ахуйн техник харагдана. Энэ нь хэрэглэгчдийн өдөр тутмын үйлдэлийг хэлбэрчилж, цаг хугацаа хэмнэхэд туслана. Өнөөдрийн цэвэрлэгээ хүртэл таатай үйлдэл болж чадна. Учир нь энийг робот хийх юм. Лазер мэдрэгч ашигладаг. Ажил эхлэхээс өмнө өрөөний бүх мэдээллийг уншиж ялган танина. Аль нь тавилга, аль нь хог болохыг тодорхойлно. Ингээд замын дагуу явахдаа хог байвал яг түүнийг чиглээ очиж сорж цэвэрлэнэ. Энэ бол зүгээр нэг барааны үзэсгэлэн биш. Орос худалдан авагч, Хятад үйлдвэрлэгч хоорондын шууд харилцах талбар юм. Энд бүтээгдэхүүнийг нутагшуулалт, сав боглоо бодлын дизайн, бүс бүрийн хэрэглээний онцлог, цаашлаад худалдааны тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцэж байна. Миний бодлоор гол нь гэр ахуйн хэрэгсэл электроник цахилгаан бараа байх болно. Ийм үйлдвэрлэл бүтээгдэхүүн Хятадын зах зээл дээр маш хурдцтай өршөж байна. Одоо ч гэсэн Орос руу чиглэсэн худалдааны өсөлт бий үүнд л ирээдүйн оршин гэж бодож байна. Что за этим будущее? Нэг дор хоёр үзэсгэлэн зэрэг болж байна. Нэг талд цахилгаан хэрэгсэл, жижиг аж ахуйн техник, агааржуулагч системүүд. Нөгөө талд гэр ахуйн бараа, аяга тавг, термос, баярын чимэглэл. Энэ жил үзэсгэлэн 5,000 м2 талбай эзэлж 500-аас дээш компани оролцож байна. Энэ бол Орост болж 2 дахь удаагийн үзэсгэлэн бөгөөд анх удаа Москва хотод зохион байгуулагдж байна. Энэ жил цар хүрээгээ 2 дахин тэллээ. Ирэх жил мөн адил өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Үзэгсэлэнд шинэ бүтээгдэхүүн танилцуулахаас гадна Орос, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талбар болдог. Энд хамтарсан төслүүдийг ярилцаж, шинэ түншлэл байгуулагдаж, бизнесийн холбоо бэхжиж байна. Манай худалдаа эдийн засгийн харилцаа тогтмол өссөөр байна. Зөвхөн худалдаагаар хязгаарлагдахгүй хөрөнгө оруулалтын төслүүд барилгын зэрэг урт хугацааны салбаруудыг ч хамардаг. Бид өрсөлдөгчдийн оролдлогоос үл хамааран хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Бизнес хамтын гүүрийг байгуулж байх зур. Үзэгчид хэдийн бодит бүтээгдэхүүнээр дамжуулан ирээдүйн шийдлүүдийг туршиж байна. Та бүхэн ийм зүйлсийг marketplace үзээр харахгүй. Үзэсгэлэнгийн нээлтийн өдөр мянган хүн үзэж танилцсан байна. Алиса Алексеева, Алексей Сыченко, Александр Косенков, CGTN, Москва. Гялалцсан гэрэл, тусгай эффект бүхий үзүүлбэр, өнгөлөг хувцас, тэнгэрт хөөрөх 100 бөмбөлөг, энэ шин Ибн хот нойрсоогүй. Хосуудын шоунд Хятадын өвлийн аялал зориулсан шинэ романтик маршрутын нэг хэсэг болжээ. Алдаршсан соёлын цэгүүд болон аялал жуулчлалын дэд бүтцийг нэгтгэснээр эдгээр маршрутууд жуулчдад цоошинд мэдрэмж амлаж байна. Урдны танил сонгодог хоолны газрууд, эртний гудамжны дэлгүүрүүдэд зэрэгцээд бид энэ романтик харилцааны хүрээнд соёлын солилцоонд оролцож байна. Энэ нь уур амьсгалыг илүү тод сонирхолтой болгож өгдөг. Энэ маршрут нь үнэхээр шинэ форматыг бий болгосон. Бүс нутгийн соёлын үеийг арга хэмжээнд суурилсан аялалтай хослуулж өгснөөрөө онцлог юм а. Ибн хотоос гадна Сичуан мужийн өөр 3 хот хосуудын аяллаа маршрутаа танилцуулжээ. Мөн орон нутгийн удирдлагууд хэлэхдээ зочдыг татах шинэ аяллаа санаачлагуудыг цаашид ч хөгжүүлнэ гэжээ. Бид үйлчлэгээний чанарыг ч мөн улам сайжруулнаа. Ибн хотод ирсэн зочид нутгийн дулаан уур амьсгал, амьдралын хүч, эндхийн хүмүүсийн аз жаргалыг бүрэн мэдрээсэй гэж хүсэж байна. Энэ жилийн эхнээс Ибн хот аяллаа 20 гаруй шин таатай орчин бизнес загваруудыг танилцуулжээ. Шинэ чиглэлүүдийг хөгжүүлэхэд 13 сая юан зарцуулсан бөгөөд үр дүн нь хурдан гарч аялал жуулчлалаас олох орлого бүс нутагт бараг 75 сая юанд хүрээд байна. Илона Линард, CGTN.